Монгол бахархал булангийн шинэ дугаар эхэлж байна. Тэгэхээр өмнөх дугаараар та бүхэндээ Турфаны цуглуулгын тухай ярьсан, Турфаны цуглуулгаас Бодичер аватарагийн тайлбар гэж зохиолын тухай ярьсан. Энэ дугаараар бас Турфаны цуглуулгаас олдсон нэгэн сонирхолтой дурсгалын талаар ярих юм. За энэ бол Сулхарнайн тууж гэж Монгол бичгийн бас нэг маш сонирхолтой хэрнээ маш чухал нэг дурсгал бий. Турфаны цуглуулга дотор ийм тууж байна гэдгийг, ийм Монгол сонирхолтой зохиол үлгэр байна гэдгийг хамгийн анх манай нэрт монголч эрдэмтэн Цэндийн Дамдын Сурангаа олж мэдсэн байгаа юм. Тэгээд Ардчилсан Герман улсад хуучин нэрээр тийм ээ. Ардчилсан Герман гэдэг байхад эрдэм шинжилгээний аяллаар явж илтээ Дамдын Сурангаа. Тэгээд тэнд очиод Турфаны цуглуулга дотроос энэ Сулхарнайн туужийг олж уншаад тэгээд ийм сонирхолтой зохиол уншиг гэдгийг ирээд Шинжлэх ухааны академийн мэдээ сэтгүүлд хэвлүүлсэн байгаа юм. Тэгэхээр Дамдын Сурангаа хамгийн анх ингэж бичжээ. За тэр номыг үзсний дараа миний чухам хүсэж ирсэн дорн дахны бичмэл зүйлийн танхимд ирлээ. Монгол бичмэлийн зүйлийг үзүүлнэ үү гэсэнд над шилэн хавцастай 50-аад бичиг авчирч өглөө. Энэ хуучин түүх номыг хамгаалахын тулд хуудас бүрийг 2 шилэн дотор хавчуулж хатуу цаасаар имжиж наагаад хадгалж байна. Энэ номыг үзэхэд номын цаасанд гар хүрэх явдалгүй юм. Тэр бичгүүдийг үзвэл 30 гаруй дан уйгур хэлээр бичсэн уйгур бичиг байлаа. Үлдсэн 20-од хуудас нь 14-р зууны үеийн монгол бичиг байлаа. 14-р зууны үеийн монгол бичгийн хэлбэр онцгой ялгавартай өгөөд уйгур бичгтээ их төстэй байсан юм. 14-р зууны үеийн гар бичмэл 10-аад хуудас ном байна. Үүний гадаад өнцөгт шилэн дээр Эше Майор гэдэг Германы эрдэм шинжилгээний сэтгүүлд энэ тухай хэвлэгдсэн зүйл бий гэж тэмдэглэсэн байна. Энэ бичмэл номоос хэдхэн мөрийг сэрүүлбэл ийм байна. Ингээд нэг монгол бичгээр бичсэн байна. Усан угуубаас мөнхийн усыг хэлж юм. Усан уубаас хив хизигээд тэнгэр газар хувилтал үл өхөн маш сагуун ядаж үхэхгүй ахуя саар болжуу ахуй. Чи иргэн оргон чинь бүгд үхэж чиний бээр агсан чинь гагцаар юун тус. За цааш нь бас хэдэн хуудсыг уншиж үзлээ гэдэг Дамдын Сурангаа өргөжлүүлээ бичиж байна. Энэ номын нийт утга нь нэг хүн мөнхийн усыг ууж үрд мөнх амьд байхыг хүссэнд нөгөө хүн хорж чиний танил нөхөд ураг садан чинь үхэж дуусвал чи ганцаараа амьд байсны хэрэг юу байх вэ гэж сургах юм. Ийм нэгэн бяцхан зохиол байв. Энэ зохиол бусад хэлнээс орчуулагдсан юм уу? Монгол хэл дээр зохиогдсон алин болохыг олж чадсангүй. Олохыг оролдох завч байсангүй. За тэгээд ерөөсөө Дамдын Сурангаа энэ Турфаны цуглуулгатай үзээд хэдхэн минут суухдаа ерөөсөө энэ хэцүү урагдаж салбарсан энэ хэцүү текстийг бол уншчихсан байгаа юм. Тэгээд мэдээж хэрэг завгүй учраас яг чухам энэ Сулхарнайн тууж энэ Македоны Александр хааны тухай энэ үлгэр гэдгийг нь бол таньж чадаагүй. Тэгвэл ямар ч үсэн ямар утгатай гэдгийг нь бол ингээд мэдэгдсэн. Хамгийн анх нь Дамдын Сурангаа ингэж анх хэвлүүлсэн. За тэгээд дараа нь тэндээс Шурман гэж судлаач нэрт монгол эрдэмтэн Кливзд тэр гэрэл зургийг нь явуулж илтээ. Тэгээд тэр гэрэл зургийг нь аваад Кливз өөрөө завгүй байсан болохоор өөр нэг агуу монголч эрдэмтэн Николас Попе дэлгэсэн байгаа. Тэгээд Попе хамгийн анх энэ зохиолыг яг бүрнээр нь уншаад энэ бол Македоны Александрын тухай монгол үлгэр байна гэдгийг нь анх олж тайлсан байгаа. Яаж тайлсан бэ гэдгийг Кливз илгээсэн нэг сонирхолтой захидал байдаг л да. Тэрэн дээр хэлсэн байгаа. Би энэ зохиолыг уншлаа. Тэгээд хамгийн сонирхолтой нь Сулхарнайн гэсэн нэр их олон давтагдаж байна. Тэгээд Сулхарнайн гэдэг нэр нь араб хэлэнд арабууд Александр хааныг дуул Карнайн гэж хэлдэхдээ их төстэй байхыг үзээд ихэд сонирхож уншиж үзвэл яахарахгүй Македоны Александрын тухай үлгэр мөн байна. Тэр араб бусад хэлээр турк, грек хэлээр их бусад үлгэртэй үйл явдал нь дүүцэж байна гэдэг. Ингэж анх Попе анх олсон юм байгаа юм. Энэ таньсан байгаа юм зохиолыг. Дараа нь харин Кливз өөрөө маш дэлгэрэнгүй судалгаа хийсэн. Хайнш гэж Германы эрдэмтэн бас том судалгаа хийсэн. Тэгээ ер нь бол Кливзийн судалгаа бол тэр Harvard Journal of Asian Studies гэдэг сэтгүүл дээр гарсан. За энэ та бүхэнд зөвлөө энэ сэтгүүл дээр гарсан. Энэ судалгаа бол ер нь бол их хангалттай бүрэн гүйцэд судалгаа юм аа. Тэгээд тэр Сулхарнай гэж яагаад Александр хааныг хэлдэг вэ гэдэг нэг сонирхолтой юм. Дуул Карнайн гэдэг нь тэр нь юу гэсэн үг вэ гэхээр араб хэлээр хоёр эвэрт гэсэн үг. Дуул хоёр, тэгээ Карнай гэхээр эвэрт, хоёр эвэрт. Тэгээ хоёр эвэрт гэдэг
Александр тийм их хоч нэрээр алдарсан байна. Яагаад хоёр эвэрт гэж нэрлэгдсэн юм бэ гэхээр хэд хэдэн ер нь их олон домог байдаг. За нэг домогт жишээлх юм бол Александр бурхнаас надад бүх улсыг мөргөн чичрүүлэх эвэр хайрлаач гэж гуйсанд бурхан эвэр хайрлсан гэсэн ийм нэг домог байна. Өөр нэг домог болохоор ерөнхийдөө Төв Аз, Евразиар тархсан нэг үлгэр байдаг да, нэг үлгэрийн сүжэт байдаг. Яг тэр тийм үлгэр. Тэр нь болохоор Александр хаан өөрөө хоёр эвэртэй тэрийг их нуудаг байсан. Тийм учраас үсчнэр үсээ засуулах болгондоо тэр үсчнийг алдаг байсан гэж. Нэг Илжигэн чигт хааны үлгэр шиг. Тэгээд тэгж байтал чинь нэг үсчин амьд үлдсэн. Тэгээд тэр нь битгий хэлээрээ гэдэг бүр ам үчгийг нь аваад явуулсан. Тэгээд нөгөөх нь бүр хэлж чадахгүй байсаар байгаад яхарахгүй нэг нишинг одонд хэлсэн. Тэр нишингээр нь хийсэн цуур нь тэр үргэлж хоёр эвэртэй шүү гэж дуугардаг дуулдаг болсон юм лээ гэдэг. Ийм гих мэтлэнгээр олон үлгэр байгаа. Тэгээд эртний грекийн зоосон дээр хүртэл энэ тав хүн одоо харж байна. Энэ зоосон дээр хүртэл одоо энэ Александр хааныг энэ эвэртэй маягаар ингэж дүрсэлсэн байна. Хоёр эвэрт хаан гэж. За тэгээд энэ хоёр эвэртийн гэсэн дулхарнаа гэдэг нэр монгол хэлнээр сулхарнаа болж ороод ингээд аль хэдийн Монголд орчуулагдсан хэвлэгдэж монголчуудад хоорондоо энэ үлгэрийг Александрын тухай үлгэрийг бүр 13 14 дугаар зууны үед монголчууд хоорондоо хэлэлцдэг байсан нэг сонирхолтой юм. Тэгээд энэ зохиол маш их урагдаж илэгдсэн, тасарсан. Тэгтээ тэр Попе, Клевис, Дамжсарнгой тэр бүгдээр бол судлаач нар бол уншаад ихэнх утгыг нь бол тайлаад гаргаад ирчихсэн байгаа. Тэгээд ер нь бол нэг 4 хэсэгээс тогтсон үлгэр байгаа юм. Тэгээ бүгдээрийг энд бас нэг бүрчлэн унших боломжгүй учраас та бүхэнтэйгээ нэг эхний нэг ургацсан хэсгээс нэг бага хэсгийг уншиж үзүүлнэ. Тэгтээ ерөнхийдөө утгыг нь ярих юм бол нэг 4 хэсэг байгаа. Нэгний хэсэгт нь тэр сулхарнаа Месир хотын гэж байгаа. Месир хэмээх балгасны гэж байгаа. Хотын Месир хотын сулхарнаа гэж хаан байжээ. Тэр хаан тэгээд Сүмертаг сүмбэр ууланд гарч байгаа юм л да. Сүмбэр уул гэдгээ Сүмертаг гэж яг түрк үгээр нь түрк гэлээр нь бичсэн байгаа. Түргээс зээлж авсан үг сүмертаг гэдэг нь уул гэсэн үг шүү дээ. Таг тай гэдэг чинь түрк хэлний уул гэсэн үг. Тэгээ Сүмертаг буюу сүмбэр уулын орой дээр гарсан нэг өгүүлэмж байгаа. За тэн тэгээд гарид шуутай таарлдана. Тэгээ сонирхолтой тэр грек хувилбар дээр нь болохоор Феникс гэдэг шуутай таарлаж байдаг. Тэгээ нэг өөр нэг уулан дээр гарч байдаг. Тэгтэл чинь Монгол хувилбар дээр нь болохоор гарид шуутай таарлаж байгаа. За тэгээд дараа нь 2 дугаар нэг өгүүлэмж нь болохоор тэр 7 еврол руу нэг буусан байдаг. Тэр яагаад тэр сүмөр уулаар гарсан 7 еврол руу буух болсон бэ гэхээр тэр зохиолын ихэнд тэр тэнгэрт соёрхогдсон гэж нэг хүн ирээд тэр сулхарны хаанд хэлж байгаа юм л да. Таавал тэнгэрт соёрхогдсон. Тэгээд мөнхийн ус гэж байдаг. Тэрийг хүртэх юм бол 3000 жил 2000 жил амьдрнаа гэж ингэж хэлсэн. Тэгээд тэрийг хайгаад явж байгаа юм л да. Тэгээд 7 еврол руу буусан 2 дугаар хэсэг байна. За тэгээд тэр 70 евролоос гарч ирээд тэр 70 еврол бууж байгаа өгүүлэмж нь бас их сонирхолтой байдаг. Хараба гэдэг авдура гэж монголч гэрэлсэн байгаа. Авдар хийлгэж аваад тэгээд 5000 мод газар явах тэр дээсээр осорлоо тэгээ буулаа гэх мэтчлэн. За тэгээд дараа нь 70 евролоос гарч ирсэн. Тэгээд нартай хамт шингэж харанхуйн орн руу явсан гэж. Харанхуй нартай хамт шингэж явсан. Тэр нөхөд болон ноёд гэж хоёр үг их олон гард автагдаад байт тийм. Нөхөд ноёд хоёртой хэлж байгаа тийм ээ, төш мэдтэй хэлсэн. Тэгээд харанхуйн орн руу явсан. Тэгсэн нэг хүн тэр харанхуйн оронд биеийн үл үжүүлэн гэж байгаа. Бие үзүүлэхгүйгээр тийм ээ. Нэг мөнхийн усыг өгсөн. Тэгээд тэр мөнхийн усаа аваад гараад ирсэн. Тэгээд ноёдтаас асууж байгаа юм бол нэг уух уу яах вэ? Тэгээд нэг бяцхан маргаан болж байгаа. Зарим нь уул дээр, зарим нь уугаад хэрэггүйгээд. Тэгээд эцэст нэг их ухаантай ноён хэлсэн. Ерөөсөө энийг уугаад ингээд та ганцаараа амьд байгаад байдаг. Бүх найз нөхөд, үр хүүхэд бүх чинь үхээд дуусан. Тэгэхээр ганцаархан амьд байхад ер нь ямар утга учиртай юм бэ гэд. Тэгэн гот ойлгоод тэр мөнхийн усаа цацсан нь арцсан дээр буугаад тэгээ арц мөнх ногоон болсон гэсэн ийм нэг өгүүлэмж байгаа юм. За тэгээ хамгийн сүүлчийн 4 дахь хэсэг нь болохоор тэр Месир хоттой буцаж иргэж ирж байгаа. Тэгээд хамгийн сүүлдээ төгсөхдөө бол өөрөө яг таалал төгсөн. Тэгэхээр тэрнийхээ өмнө бас захиасаа хэлнэ. Энэ биений жаргал одоо амьд байхдаа сайн жаргалыг эдэлж ав. Нэгэнт үхснийхөө жаргал яаж эдлэх вэ гэсэн нэг маягийн тийм үхэл амьдралын тухай гүн ухааны маягийн нэг ийм зүйл хэлээд нэг ингэж төгсөж байгаа нэг ийм үлгэр байна. Тэгээд одоо зүгээр тэр эрдэмтэд манай монголч эрдэмтэд энэ Монгол бичгийн дурсгалыг сэргээж уншихад ямар хэцүү байдаг вэ гэдгийг үзүүлэх үүднээс энэ зохиолын зөвхөн эхний хэсгийг бүгдээрээ яг баларсан хэсгээс нэхлээд хэдүүлээ харцгаая. За энэ хэсэгт энэ тийм ээ ингэж их урагдсан та бүхэн одоо харж байна энэ олон зуун жил болсон аргагүй тийм ээ. Тэгээ балар эртээ гэж байна. Балар эрт
Хорасан уу газараа. Хорасан гэдэг нь Хорасан гэж хэлж байна. Хорасан уу газар. Хорасан гэж газар. Месир нэрэтүү гэдэг нь бас нэлээд баларсан байна мэ. Тэгээд дээрээс дахиад хэлж байна. Балгасан дур. Балгас гэдэг чинь одоогийн Монгол хэлэнд бүр ингээд хотын үлдэгдэл сүрч гэсэн буур суур үлдсэн тэр хэсгийг хэлээд байгаа. Ер нь бол балгас гэдэг чинь хот гэсэн үг түрк үгнээс гаралтай эртний Монгол хэлэнд бол хот гэсэн утгаар хэрэглэж байгаа юм л та. Тэгэхээр Месир балгасан гэж. Месир гэж нийтдээ Египтийг биш тэр Каир Александрия буюу тэр Каир хотыг Месир гэдэг байсан байгаа юм. За Месир балгасан дур гэсэн юм бэ. Тэгээд цааш нь Сулхарнай. Тэгэд нэрэтүү гэж их баларсан байгаа юм. Сулхарнай нэрэтүү. Тэгээд цааш нь баларсан байхгүй. Тэгээд энд ямар нэгэн тоо байх ёстой гэдгийг нь хэлж байгаа юм л да. 2 гэж юм уу 3 гэж юм уу аль нэг нь. За 1 ч байсан гэж магадгүй. Яг гэвэл 1000 насалж юу гэж дараачийн мөрн 1000 насалж юу гэдэг нь 2000 наслж юу 3000 наслж юу гэдэг. Тэгээ бас аргашаага ингээ баларчихсан. Дахиад Сулхарнай гэж эндээс хэлж байна. Дараагийн мөрнөө Сулхарнай гэдэг нь ингэж харагдаж байгаа. За тэгээд тэр энэ дараачийн мөрөнд бол танигдж байгаа мөр юу гэж юм гэхээр чи тэнгэрийтэй соёрхогдож юу гэж тэр нэг ирсэн хүн чи тэнгэр соёрхогдсон гэдгийг хэлж байгаа нэг хэсэг ингээд байж байна. Тэгээд цааш нь бас ингээд уншихад хэцүү ингээд баларчихсан. Тэгээ ийм баларсан хэцүү текстийг л одоо ингээд уншсаар байгаад бүхэл бүтэн зохиолыг ингээд гаргаад ирсэн. Нэртэй өнөсгөлтөн Попе Клевис нар бол үнэхээр их Монгол судлалын төлөө Монголын утга соёлын төлөө ийм их ажлыг хийж та бидэнд одоо бидний утга соёлыг бол хүргэж ирсэн арамгай эрдэмтэд юм. Манай Монгол улсын эрдэмтэн цэндийн дамжин сургууч ялгаагүй энэ Сулхарнай туужийг бас 100 бэлэгтээ оруулж хэвлүүлсэн. Гэхдээ 100 бэлэгтээ хэвлүүлэхдээ зөрүүлээд нөгөө Попегийн уншснаас нь эргүүлж галаглаад тавьжуулсан байгаа. Тэгээд 100 бэлгээс манай Монгол уншигчид бол мэдчих авсан. Тэгээд энэ эрдэмтийн хажаар бид нар энэ Монгол бичгийн дурсгалуудыг одоо таньж уншиж одоо хүртэл уншиж байгаа. Ийм зүйл юм. Тэгээд дараагийн ер нь бол одоо бид одоо 9 Монгол бичгийн 9 дурсгалыг энэ Монгол бахархал зурлаар та бүхэндээ тайлбарлалаа, танилцууллаа. Маш товчхон танилцуулж байгаа юм л да. Тэгээд хамгийн сүүлд одоо ер нь бол 10 дугаар бид нар та бүхэндээ бэлдээд өөр сэдвээр шилжиж гэж одоо шийдсэн байгаа. Тэгээд хамгийн сүүлчийн дугаараар Монгол бичгийн бас нэгэн сонирхолтой дурсгалыг та бүхэндээ төлөвлөх болно. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай.